Нүүдэл шийдэл нэвтрүүлэг даваа гарагийн үж хот төлөвлөлт болон хот байгуулалтын талаар ярьж байна. Тэгэхээр бас завсарлагаагаар бид бүхэн ярилцж байлаа. Монгол улс бол одоо хуулиараа нэг хоттой дагуул хотууд байгуулах тухай бол ярьдаг. За их сургуулиудаа өөр хотын ойролцоо бүсүүд рүү гаргуул нэвтаршил саарнаа мөн дагаад үүсэж байгаа агарын бохирдол болон одоо зан тээврийн осол ингээ бусад бүх асуудал шийдэгдэнэ гэж ярьдаг. Гэхдээ дэлхийн бусад жишг хотууд за дөнгөж урд хөршийнхөө жишгийг харахад бол хаана мөнгө байна, хаана сайн боловсрол байна, тийшээ хүмүүс бол ямар зохицуулт байгааг харгалзахгүйгээр шилж хөдөлгөөнийг бол ингээд явсаар байгаа гэдгийг бид нэвтрүүлгийн ихэнд дурдсан. Тэгэхээр гүн бол дараагаас бас энэ хүн амын нутагшил суурьшлийн төлөвлөгөө явж байгаа гэдэг дээр энэ хэр чухал ач холбогдолтой бичиг баримт ямар төлөвлөгөөтэй, ямар үр дүнд хүрэх гээд ийм ажил явж байгаа юм бол гэдгийг сонирхов. За тэгэхээр яг энэ Монгол улсын хүн амын нутагшил суурьшлийн ерхий төсөл гээд одоо маш товчхондоо нэг үгээр хэлбэл Монгол улсын нийгэм эдийн засгийн орон зайн төлөвлөлт юм ба. Тэгэхээр одоо хаана эдийн засаг байна, хаана илүүгээр ашигтай байна, тэрнийх нь газар нутгийнх нь дэвсгэрийнх нь даац боломж нь ямар байгаа юм. Тэр нь явандаа одоо ямар хүн ам суурших боломжтой юу тэр улсууд нь эрхлэх ёстой юм гэсэн энэ бүх асуудлуудыг шийдэх ёстой маш том одоо Монгол улсын хэмжээний үндэсний тийм төсөл явж байгаа. Тэгэхээр энийг засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2016-аас 20 онд орцсон. Тэгээ үндэсний хороо байгуулагдаад үндэсний хороогийн ерхий сайдууд ахлаад бол бүх салбарын төлөөлөлтөд бол оролцоод бол явж байгаа. За тэгэхээр энэ төслийн хүрээнд бол одоо шийдэгдэх ёстой маш том асуудлууд бол байгаа. Энэ үндсэндээ одоо биднээсийн хөндөгдөөд яриад байгаа хот байгуулалт, хот төлөвлөлтийн эсвэл тулгуур бичиг баримт нь. Тэгэхээр сая бас ингээд яригдж байна те одоо ингээд дагуул хотууд үүсэж гин ингэж ингээд асуудлууд бол яригдаад байна. Тэгээ магадгүй яг энэ нийслэл хотын хэмжээнд одоо те сая бас асуудлууд тавьж байна. Гэр хорооллоо гэхлээр дэд бүтцжүүлэх ёстой юм уу? Тих ёсгүй мүү гэдэг асуудлууд гарч ирээд байна. Тэгэхээр энэ болгон дээр бол маш нарийн судалгаанууд хийгдэх юм. Тэгэхээр энэ судалгаанууд хийгдээд энэ судалгааны боловсруулалтын ажлыг хэн хийх вэ гэдэг асуудал бас зүй ёсоор тавигдана. Тэгэхээр энэ дээр бас түрүүн яригдсан ингээд хот байгуулалт эрдэм шинжилгээний институт гэдэг юмыг энэ төслийн хүрээнд бол байгуулад энэ институт маань өөрөө яг энэ судалгааныхаа ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ яг энэ бүх судалгаан дээр үндэслэн мэдээллийн боловсруулалтуудыг хийж гаргаж ирээд одоо барилга хот байгуулалтын сайдаар ахлуулсан одоо мэргэжил техникийн тусалцаа үзүүлж байгаа тийм техникийн ажлын хэсгээр хэд хэдэн хувилбар гаргаж ирэх юм. Тэгэхээр энэ хувилбарууд дээрээс одоо яг энэ үндэсний хорооноос авсан чиглэлийн дагуу их хурлын тогтоолоор Монгол улс цаашдаа яг энэ хот төлөлт, хот байгуулалт, хүн амын нутагшил суурьшлаар одоо яаж хийгдэх юм бэ гэдэг тэр үндсэн том шийдлүүд бол гарч ирэх тийм учиртай байна. За баярлалаа. Тэгэхээр эргээд за энэ том бичиг баримт болон одоо дээрээсээ доошоо хэрэгжих том бодлогоудаас гадна эргээд бас энэ хотод амьдарч байгаа хүмүүс маань ямар хотод амьдмаар байгаа юм бэ гэдэг талаар бид нэр илүү бас хилцүүлэг их хийх ёстой болов уу гэж бодож явдیں۔ Хотын иргэний хувьд тэгэхээр Идэр хотын инженерээс Улаанбаатар хотын хамгийн том асуудал юу вэ гэдээ бид бүхэн жилд төрж ярьдаг. За энэ үйлрлийн чанартай үед тэгэхээр Идэр хотоос бол илүү за чи энэ хотод амьдарч байгаа хүний хувьд зарим нэг шийдэл танилцуулдаг инженерийн хувьд чи ямар хотод амьдмаар байна гэдэг асуултыг тавьмаар байна л да. За миний хувьд бол түрүүний хэлсний дагуу мэдээж нийтийн тээврийг бол маш их дэмждэг. Бид өөрөө бас нийтийн тээврээр зурчих дуртай хаяа. Яг тэгэхээр одоо зогсоол нь байхгүй, машин хаан тавих уу гэдэг асуудал их гардаг. Тэгээд заавал машин маллаадах шаардлага байхгүй. Нийтийн тээврээс солилдоо зөрчиж авчих боломжтой. За нэгднээ байна. Хоёрт нь болохоор одоо энэ хотын одоо офисын барилга, үйлчлэгээний барилгууд дээр бол ийм бодолтой байдаг. Офисын барилгууд аль болох одоо нэгдсэн байдлаар зохион байгуулалтаагаар одоо хотод компакт газартай нэгтэрс илүү бага талбайд өндөр орон зайтайгаар баригдаад тэгээд мэдээж одоо тэр чинь ямар нэг хөрөнгө оруулалт юмар босон шүү дээ. Хоорондоо зохицоод энэ үйл ажиллагааг нь одоо татврын одоо ямар нэгэн хөнгөлөлт гэдэг юм уу өстрийн одоо бодлогоор дэмжиж яваасаа гэж боддог. Тэгэхгүй бол хотын төвд нэг нөхөр одоо газар авчаад
эрэгтэй хэрэггүй мэдтгүү одоо 2 3 давхар юм барьцдаг. Тэг өнгө үзэмж муутай. Тэгээд инженерийн одоо тий өгөөж муутай. Тэгээ аюулгүй байдалтай стандарт чанар гэж ярих юм бол зөндөө асуудалтай санагддаг л да. Тэгэхээр энэ талбаануудыг хэрвээ бид нар зөв ашиглаад одоо тэр оюутны отгом сургуулийн үеийн те улсын байгууллагуудаа шилжүүлээд ингээд яг одоо бол боломжгүй л те. Гэтэ ирээдүйд бол аль нэг дүүр юм уу одоо хот хэлсэн газраа бүгдийг нэг зохион байгуулалтаар бүсчлээд тэгээд хамгийн гол нь энэ миний зүгээс бол ярихад бол барилгын стандарт норм шийдэлтэй аюулгүй байдал зэрэг бүгднийг ингээд нэг дор сайхан зогслоод явуучих юм бол хамгийн үр дүнтэй гэж бодож байгаа. Одоо жишээ нь хамгийн ойрхны жишээл одоо энэ Шангрила зочдууд л үйлчлэгээний барилгын зогсолбор байна те. За Samsung гэсэн тэгээ компани, MCS компанитай хамтраад хийж гүйцэтгэлээ. Тэгээд Монгол инженерүүд бас төслийн багт нь орж ажилласан. За тэгээ эндээс бол маш дэлхийн хэмжээний одоо дутхааргүй стандарттай инженерингийн том шийдэлтэй барилгууд дээр манай инженерүүд маань ажиллаад үзчихлээ, туршлагатай болчлоо. Тэгэхээр энэ туршлагыг бид нар бас энэ одоо улсын байгууллагын одоо яамныхан маань харанд аваад энэ хийж гүйцэж байгаа компаниудыг нүдлээд бас юм төслүүд рүүгээ стандартыг илүү сайн нэвтрүүлэх тал дээр ажилласаа гэж боддтой. Тэгэхээр манад бас улс төрийн цикл маань бас том урт хугацааны шийдлүүдийг хийхэд бол бодлогын баримт бичгүүдийг дагаж мөрдүүлэх төр бол дандаа одоо саад болдог гэдгийг бол манай үзэгчд бол одоо бид нэрээр хэлүүлдэггүй мэднэ нөх. За ерөнхийлөгч элбэгдэрж байгаа бол одоо ухаалаг төрөөс том төрөөс ухаалаг төрлөө гэдэг илтгэл дээрээ хэлж байхдаа төрийн байгууллагууд бол одоо түрээсийн байранд бараг байх хэвээр бөөнөрөө нэгдээ жижигрэх хэвээр гэсэн. За сүүлийн 4 жилийн хугацаанд бол дүүргүүд ямар том ордон барьсаад за зарим нэг хаягаас болсон дээр ч юм уу ингээ маргаанууд бол ингээд бид бүхэн хараад өгдөг. Тэгэхээр мөнгөн сарнаагаас бас асуух гад байгаа юм маань бид бүхэн ингээ хот төлөвлөлт болон хот байгуулалт гэдэг энэ том сэдвээр бас илүү өөдрөгөөр ингээ хотоо төсөөлөд ярьж болж байгаа боловч за манай төвжирлийг бол энэ хотод хийгдсэн хамгийн том за бүтээн байгуулалтаа ингээ яг цахаас нь дурдъя гэвэл одоо нарны гүр тий нарны зам 2 байна. За энэ 2 бүтээн байгуулалт бол тусламжаар бүтсэн мөртлөө манай хотын дэд бүтцийн ямар том одоо ачааллыг нуруунд дээрээ дааж байгаа 2 бүтээн байгуулалт билээ гэх. Тэгэхээр годомж төсөл за өнгөрсөн жилүүдэд бол сайн хэрэгжижсэн. Энэ жилүүдэд танаа дээр хэдэн дөрөвний төсөв тавьж өгсөн бол хамгийн ихний хийгдэх бодит ажил байвал та бас дөрөвний дурдсан ажлуудаасаа танилцуулаач. Манайх одоо энэ барилгын сезонд энэ зуны туршид ийм ажил ашиглалтанд оруулна гэдэг. Ягаад тэгэхээр том төлөвлөгөөг бид бүхэн ярьж болно. Гэхдээ яг маргааш нөгөөдөр болох ойрын хугацааны хийх гэж бүтээн байгуулалт бол бас манай телевиз үзэгчдийн сонирхолтой байж магадгүй. Надад ч бас сонирхолтой байна. За годомж төслийг 2013 онд үүсгэн байгуулад тэгээд 16 оны 12 сар хөгжлийн өтч гэж төсөл болгож өрчлөөд одоо ер нь бол төслийн баг маань хэвээр байгаа. Тэгээд урд нь манайх хотын төв аймгийн төв гэр хороолол урдны зам гэсэн 4 дэд төслийн өрөөнд үйл ажиллагаа явуулж исэн бол энэ жилээс эхлээд манай хөгжлийн өтч төсөл маань 2017 оноос эхлээд 3 дэд төслийн өрөөнд явж байгаа. Тэр нь маань Хөлийн бомд гэр аймгийн төв тэгээд годомж дэд төсөл буюу годомж төслийн ажлыг годомж дэд төслийн өрөөнд одоо хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллаж байгаа. Хамгийн ихний ээлж нь мэдээж 3 дэд төслийн өрөөнд бүгдээрэнд нь ажлаа зэрэг явуулна. Хотын одоо хот төлөлтийн хувьд гэх юм бол Улаанбаатар хэвд одоо хамгийн дөрөнд Ногоон Улаанбаатар одоо тэр дугуйн замаа маш төлхөө цааш нь хөгжлүүлэхээр төлөвлөж байгаа. Дээрээс нь манайх Ихториу гээд одоо тэр гэр хорооллын асуудал яригдсан тий 60% гэр хороолт амьдарч дэд бүтцгүй амьдарч ингээд тэгээд бид нар бол судалгаагаар үзээд одоо ингээд хойд хэсэг рүү гэр хороолмор бүр тэлцсэн маа шүү дээ. Тэрийг эхний ээлж нь одоо 2% зорилгоор Ихториу төсөл гэдэг юм том замын төсөл байгаа. Одоо тэр маань зөвхөн зам биш тэр замаа дагаад дэд бүтцтэй болоод тэрхээр аяндаа бага хэмжээгээр ч гэсэн гэр хороолмын зэгслэгдээд ирэх. Тэгээд нөгөө Улаанбаатар хотыг ингээд судлаад бид нар сүүлийн судалгаагаар үзэхэд нэг хотод нэг төвдөө хот гэж ярьдэн шүү дээ. Тийм хот байгаа байхгүй бүхэн төвдөө төвлөрсөн тий. Тэгэхээр нөгөө нэг жижиг төвүүдийг бий болгоод тэгээд нөгөө иргэдэд үйлчлэгийг ортуулаад ирэхээр наашаа орж төвжрэл маань бас буурна гэдэг утгаараа Ихториу төслийг хэрэгжүүлээ гэдэг ингээд явж байгаа. Энэ дээр бас нэг онцлог юм гэвэл нөгөө төсөн мөнгөний хувьд гэх юм бол одоо манайх сангийн яамны хараа явж байгаа. Тэгээд сангийн яам маань өөртөө одоо цогцолт их үсрэг олон үсрээс гаргаж өгөх тэм төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгэхээр бид нар одоо Ихториу төслийг бол улсаас гаргахаас илүү бас нэг хувилбар байгаа. Тэр нь яг хөглөөр нь төр хувийн хвшлийн хамтарсан гэж концессор гэдэг тийм. Тэгэхээр бид нар судалгаа хийгээд үтсэн чинь Ихториу дагуу маань
3 4 дэд төв байгуулахаар тэнд ингээд одоо газрын худалдаа худалдаанд оруулж болохоор одоо эзэмшигтэй өмчлөгдөөгүй 500 та газар байд юм байл л те. Одоо хуулийн орой дээр бус орны жишээ болохоор ингээ уулын орой дээр айгүй өндөр хүртэгтэй газар нэгаад урагшаагаар хямдхан газар дэвэл манайх нэвсрэгээрээ болцсон те. Тэр гектарыг дагаа 500 газар байд юм байна. Тэгээ дуудлага худалдааны хамгийн бага үнээр 13 мянган төгрөгөөр бодохоор нөгөө 56 тэрбум төгрөгийн газар байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө газрынхаа зараад эргээ тэр мөнгөөр гектарынхаа замыг барих боломжтой байна. Тэр зам маань өөрөө 57 тэрбум төгрөгийн өртөгтэй зам байдаг. Тэгээ энэ иймэрхүү маягаар тийм шийдлүүдийг одоо гаргаад төлөвлөд ингээд явж байгаа. Санхүүжилт дахиад хэлэхэд одоо сангийн яамнаар шийдэгдээд ямар их зүйл манай санхүүж гэж явна. Тэгэхээр бид нар бол хийх төсөл бол маш их байгаа. Их ажил байгаа, төлөвлөсөн ажлууд байгаа. Тэгээд хийгдэж Төсөв мөнгнөөс бас шалтгаалсан тийм. За баярлалаа. Тэгэхээр Нямбаяр дараагаас өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол хотын иргэн төлөвлөлтгээд зөх хэмжээний ажлууд хийгдсэн. За иргэдтэй одоо шинээр баригдсан байран дээр нь байр санал болгох. За зарим гүйцэтгэгч компаниуд дээр бол асуудлууд ч гэсэн гарч байсан. Мэдээж хэрэг ийм хэмжээний иргэн төлөвлөлтийг хийхэд бол амаргүй гэдгийг ойлгож байгаа. Тэгэхээр одоо нийслэл маань тэр байр суурь өөрчлөгдсөн үү? Одоо бол илүү орлогод нь тохирсон орон сууц гэдэг хөтөлбөр бас сонсогдож байсан иргэдийн хурлын хуралдаанууд дээр. Тэгэхээр гэр хорооллыг энэ замраагүй тэлж байгаа болон одоо байгаа гэр хорооллыг бууруулах чиглэлээр ажиллахтаа ямар хөтөлбөр санал болгож байгаа вэ? Та батлагдсан юм байвал сонирхуулаач, эсвэл яригдчих байгаа төслийн хэмжээнд байна. За тийм гэр хорооллын дахин төлөлт л та. Тэр дахин төлөлт гэсэн нэр томьёо бол 13 онд батлагдсан Улаанбаатарт 2020 он хөгжлийн ерөнхий төлөвлөгөөн дээр тавигдсан юм нэр томьёо. Тэгээд тэрүүгээр яваад ирсэн. За яг гэр хорооллыг бол үндсэндээ бодлогын баримтчдээр бид нар бол туссан тэрийг хэрэгжүүлж байгаа. 3 бүс болгож хувааж байгаа. За инженерийн дэд үсэд холбогдох боломжтой хэсгийг нь бол барилгажуулаад за хэсэгчлэн инженерийн хангамжтай байх хэсэгтэр нь бол газар шинжилтийн зохион байгуулалт хийн. За бүр одоо арслагдмал өөрийн их усүрийн инженерийн шугамжуулжтай байх газрыг сайжруулсан гэр хороол амны суусны хороол болгоно гэсэн юм. Үүнийхээ дагуу бол хөтөлбөрүүд явж байгаа. За хуучин 13 оноос 16 онд явж байгаасэн дахин төлөлтийн үйл ажиллагаа бол тэр бол зөвхөн одоо дахин төлөвлөлт барилгажуулах гэсэн. Энэ одоо инженерийн дэд үтсийн шугамд хамгийн ойр. За хот төлөлтөөр хороол болохоор тусгагдсан. Ийм гэр хорооллууд дээр явж байгаа ажил. За энэ ажил маань одоогийн байдлаар бол явж байгаа. Гэхдээ мэдээж эдийн засгийн байдалтай хамаарат одоо барилгын гүйцэтгэгч, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн маань санхүүгийн бололцоо бас болоод удаашралтай байгаа. За энэ ажил бол улсаас бол дэд үтсийн хөрөнгийг гаргаад тухайн гүйцэтгэгч нар нь дэд үтсээ тавьж ирсэн. За энэ ажил бол цаашаа үргэлжлэнэ. Зүгээр яг компаниудын санхүүгийн байдлыг бол сайжирсан цагт одоо барилгачлалтын ажил нэрчимч ийм байдалтай байгаа. За дараагийн нэг юм бол тэр иргэдийн оролцоотой газар шинжилсэн зохион байгуулах гэдэг. Энэ маань өөрөө иргэд нь өөрсдөө санаачлаад ингээ хийх ийм ажил байна. За энэ ажил бол одоо өшөө итгэвч нь. За энийг бол өшөө итгэвчүүлэхээр ярилцж байгаа. За дээрэс нь нийслэлийн гэр хорооллын дэд үтсийн газар гэж байгуулагдсан. За энэ газар маань бол иргэдийн оролцоотой газар шинжилсэн зохион байгуулж иргэдийг нам давхар таун хаус буюу амны орон сууцаар хангах энэ ажлыг бол эхлүүлээд ингээд явж энэ хавраас бол эрчимтэй ажил эхлэхээр ийм байдалтай байна. За ер нь бол Улаанбаатар хотын одоо барилгачлалтын асуудлын дэд бүтжүүлэх гэр орол одоо түрүүн бүр үрд багш ярьсан насжилт өндөр барилгууд гэдэг ер нь бол хууль эрх зүйн хувьд бол энэ 2015 онд хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль гэж батлагдсан. За энэ хууль батлагдтал бол ямар нэгэн эрх зүйн зохицуулалтгүй ийм байсан гэж хэлж болно. За энэ одоо бол барилга хотголтын яам дээр ажил хийсэх гарцсан. Одоо энэ дагалдаж гарах дүрм журмууд нь бол боловсруулагдаад зарим нь бол гарч ирж байгаа. Тэгэхээр одоо бол энэ ажил бол цаашаа үргэлжлээд явах юм. За Улаанбаатар хотын хувьд бол барилгын насжилтын хувьд бол бас их өндөр. Одоо юу гэх юм 50 60 оноос барилгачлалт эрчимтэй явцсан. За 40-50 мянга тууд байна гэдэг энэ одоо бол насжилт одоо хязгаартай хүрсэн. За дээрээс нь бол газар хөдлөлтөнд тэсвэргүй гэдэг ингээд тогтогдсон юм
барилгууд бол маш их байна. Тэгэхээр хот төлөлт ерөнхийлөгчний газар бол энэ насжилт өндөр тэгээ нийтийн орон сууцны барилгуудыг бол дахин барилгажуулах энэ ажлуудыг бол бас зохион байгуулж явуулдаг. Тэгэхээр ер нь яг одоогийн байдлаар бол Улаанбаатар хотод бол нэг 370 гаруй газар хөдлөлтөнд тэсвэргүй гэд тогтоотсон юм байшин байгаа. За үүнийг бол бид нар мэрэгжлийн ялалтын газарт хөрвүүлдэг. За мэрэгжлийн ялалтын газраас бол одоо бол 172-ийг бол хүн ажиллаж амьдарч ашиглаж болохгүй гэдэг ингээд дүгнэлт гарцсаад байж дээ. За энэ 172-ийг бол хот төлөлт ерөнхийлөгчний газар үе шаттайгаар дахин барилгажуулах ажлыг ингээд явуулж байгаа ийм байдалтай. За баярлалаа. Тэгэхээр Бүр Эрдэнэ багшаас яг одоо эргүүлээл тань энэ баяр даргын өгсөн мэдээлэл төр бас одоо үнц нь байгаа энэ байшингуудад. За Европын байшингууд болохоор ингээ 300 400 жилийн настай байшингууд ч гэсэн байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр бол бас яг хамгийн сайн шийдэл нь аль байх вэ гэдгээс илүү би танаас юу сонирхох гээд байна вэ гэхээр манай хот иргэн төлөвлөж байгаа хотоо төлөвлөж шинээр дэд бүтц байгуулж байгаа хөрөнгө оруулалт хийж байгаа шийдвэрүүд дээр бас маргаан гараад байдаг л да. Дэд бүтцийн шийдчих иргэд өөрсдийн хөрөнгөөр бариад явнаа ч гэдэг юм уу. Дөрмийн тогтоогоод өгч. За эсвэл иргэд хөрөнгө оруулалт санхүүжилт байхгүй байна гэхээр иргэдэд газар нь байна. Газар бол байж болох хамгийн үнэтэй капитал ч юм байна. Энийг иргэн юунд оруулаа гэж. За тэгээд одоо Зүрих хот ч гэдэг юм уу, Европын Эстоны нийслэл Таллин хот гэдэг юм уу, энэ жижиг Балтикийн энэ хотуудыг харж байхад бол ингээ бүсчлээд зарлж байгаа харагдаад байдаг. За яг энэ жижигхэн бүс дээр бид нэр ингээд зөвхөн ийшээ тарамбаа очдог. За энэ 60,000 айлын орон сууц хот хийн. За энэ тендерт нь тэр компани ялсан. За тэгэхээр одоо бусад хувийн секторын хүмүүс нь ийшээ цэцэрлэг хийх юм ч гэдэг юм уу. Тэгэд ингээд айжмаар Лондон хотын за энэ уртлын хог хаягдaltaй байсан эсхийг одоо Олимпиор жишээлбэл маш үр ашигтай спортын комплекс болгож ашигласан. За тэрэнд нь одоо арабуудаас мөнгө усгасан ч гэдэг юм. Ингээд сайн жишээнүүд бол ингээд сонсогдоод байх шиг гадны хөрөнгө оруулалтыг татаад ч гэдэг юм. Та бол аль замаар нь бид явуул илүү тохиромжтой гэж хардаг байна. За одоо хотын маань явж байгаа энэ явах нь бол бидний өстө туулах өстө зам уу? Тэгэхээр миний хувьд бол бид нэр юу хийх ёстой юм бэ? Хууль эрх зүйн норм дүрм журам юмнууд дээр ерөөс гар хүрэхгүй байна. Жишээ хот байгуулалтын хот төлөвлөлтийн норм дүрм бол одоо 10 хэдэн жилийн өмнө батлагдсан байгаа байна. Тэрэн дээр зарим заалтууд нь өнөөдөр үнэхээр тэр заалтаар хотыг төлөвлөх төр хүндээ зориулагдсан хот болж чадж байгаа мөгүй болчих гээд байна шүү дээ. Одоо зөндөө бид нэр зөндөл мэднэ. Яг гэр хороол бол өнөөдөр нөгөө нөөц гэдэг үүднээсээ барилгажаагүй үлдсэн тийм ээ. Өнөөдөр бид нөгөө хоосон байсан газрыг нь үндсэнд нь барилгажуулаад дуслаа шүү дээ. Гэхдээ энэ асар хэмжээний баялагийг муу олгож бариад байна шүү дээ. Яагаад гэхээр гадна орон зай байхгүй, хүн амьдарч болохгүй, зогсоол байхгүй, ногоон байгууламж байхгүй. Тэгээ нөгөө хүний өөрийнх нь зам төлөв гэдэг юм судлагдахгүй ч юм уу те. Ерөөсөө л ингээл механикаар ингээ хийгээд байгаа нь яг үнэндээ зөв юм уу? Бид нэр зүгээр л тэр гэр суурьшил руу яриад идэг гэтэл өнөөдөр барьж байгаа юм маань өөрөө тийм сайн бас болоод байна л да. Энэ дээр бол энэ хуулийн заалтуу, за норм дүрмийн асуудлууд бас гарч ирдэг. Ер нь бол том төслүүдийг зарлах тэрэнд одоо бүх хүмүүсийг татан оролцуулах асуудал чухал. Жишээ нь энд хот төлөвлөлтөнд 8 талд оролцоо гэж байгаа даа л да. 8 тал оролцож хотыг одоо эрх ашгийг нь тэгш хангуулах асуудал. Жишээ нь одоо энэ дээр газрын эзэнг орж байгаа байхгүй. Газрын эзэд орж гин, улс төрчд орж гин, хэвлэл мэдээллийнхэн хүртэл орж гин. Олон талаас нь шүүж харж ээж алдаа дутагдлыг нь тодруулаад за ийм юм дээр барья гэдэг санал нь хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бидний ихэнх төслүүд маань үндсэндээ яаж хийгдэх нь тодорхойгүй яваа. Тэгээд сүүлд нь баригдсан хойно шүүмжлэмээр юмнууд маш их болчиход байдаг. Тэгэхээр бид нэр өнөөдөр асар хэмжээний хөрөнгө оруулалтыг баялаг болгож чадж гин үгүй юу гэдэг асуудал аль аль нь ярмаар байгаа. Одоо өнөөдрийн барилгацсан нутаг дэвсгэр дээр ч гэсэн. Гэр суурьшил дээр бид нэр яах ёстой юм бэ гэхээр гэр суурьшлын өөрийн нэгтрал бол маш бага штэ. 70-80 хүн га. Энийг 3-4 дахин сайжруулж ээж саний юмнууд эрчимчих байхгүй юу? Тэгэхгүйгээр дэд бүтцээр хангана гэдэг их юм бол асар хэмжээний мөнгө тэр өөрөө эргэн төлөгдөх ямар ч боломжгүй ийм нөхцөл үүсгэж байдаг. Тэгэхээр бид нарыг боломжит хэмжээгээр нэгтруулах тийм учраас Монгол хүний судалмаар байна шүү дээ. Энэ хүмүүс үнэхээр нэг ийм
таун хаус юм уу, бөөр мөрөөрөө суудсанд амьдарч чаддаг хүмүүс юм уу, үгүй юм уу? Тийм ээ. Тэгээ судалгаа гэдэг чинь ийм юм хэлэх гээд байна л да. Дээрээс нь улс хэдэн төгрөгийг гаргах юм. Мань хүн одоо оршин суугчид ямар мөнгнүүдийг гаргах. Нөгөө нэг суух гээд байгаа орчин ямар болох юм. Зүгээр л ийм одоо илэгдсэн талхалгдсан юм өнөөдрийнх шиг газар дээр ингээд нэг 2 байшин барьчид өдөр болгон гутлаа арчиж явж явах юм. Эсвэл ногоон байгууламжтай дэлхийн нийтэд яригдчихэж байгаа тэр нэг sustainable тий доктортой ногоон смарт гэдэг имийг нь хийх ёстой юм уу? Тэгэх юм бол улс нь юугээ хийх юм, хувь хүмүүс юугээ хийх юм. Энд чинь өөрөө нэгдсэн ийм нөхцөл дээр очихгүй бол зүгээр нэг ийм сэтгэлийн хөдөлгөөнөөр ингэнэ гэдэг ах тэр хүний санснаар болохгүй шүү дээ. Яг гэвэл цааталт нь ашиглагч гэдэг амьд хүмүүс байгаа байхгүй юу? Тэд нар таалагдахгүй бол хийж чадахгүй. Тэгээ энэ болгоныг бид нэр бүхлээр нь харж ээж хийх ёстой. Өнөөдөр олон улсын хэмжээнд хот төлөвлөлт болон байгуулалтан дээр нэг холистик гэдэг нэг үг нь бол их байгаа даа шүү дээ, холистик. Эсвэл одоо нэгдсэн. Ерөөсөө л юм болгоныг бүх салбарын хүмүүсийг нэгтгэжээж санаагаа гаргаач гэж. Тэгэхээр ийм төлөвлөлтийн багт нь одоо лам хүнийг ч оруулах хэвээр, бөө хүнийг ч оруулах хэвээр юм байна л да. Ягаад гэвэл тэр хүмүүс Монголын сэтгэл санааны одоо юу гэдэм тэр төлөөллүүд нөгөө. Тэгт энэ одоо шүүлтүүр ингэж гарч иж бид нэр ирээдүйн чиг баримжааг тодорхойлоод тэрнтэй одоо маш дээрэс нь өөр бас нэг юм болох тэр нэг юу байгаа юм л да. Яг хөө бид нар ингээд ерөнхийдөө хийсэн барьсан гэл дурддагддаг юм одоо бидний түүх дээр хот байгуулалтын түүх. Өнөө эрэхтэй бид нар нөгөө юугээ хийж чадахгүй хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хийдэггүй зөвхөн ингээд зурган дээр цаасан дээр төлөвлөлт хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө трийг нь барих мөнгийг нь сайн төлөвлөөгүй учраас ерөөсөө тэр нь бичихгүй ч юм ингээ яваад байна шүү дээ. Тэгээд тэр нь цаас болоод үлдээд байдаг. Тэгэхээр Батэрдэн захирлаас яг энэ дээр бас асуух гээд монголчуудыг Улаанбаатар хотыг ингээд гадны сэтгүүлд үзүүлэхдээ Chojin ламын музейг Blue Sky Tower-тай ингээ харьцуулаад үзүүлдэг. За тэгээ биднийг нэрлэхдээ гарчиглахтаа гадныхны нүдээр монголчуудыг юм Улаанбаатар хотын иргэдийг харахаар urban nomads гэдэг байгаа юм тийм. Тэгэхээр хотын нүүдэлчил гэдэг. Яг энэ дээрээс одоо Пүрэв Эрдэнэ багшийн ярьж байгаа шүүмжлэлийг бол маш олон хүмүүс санал нийлнэ. Зогсоолгүй офисын байшингууд. За километрээр баригдчих байгаа орон сууцны байшингууд. Цэцэрлэг байхгүй ч гэдэг юм. Нектаршил дээр. За цэцэрлэг сургуулийг эмнэлгийг тооцохгүйгээр хороол барьж байгааг бол одоо маш буруу юм аа гэд хамгийн энгийн нөө олон талыг бодолцож үзээгүй гэд. Тэгэхээр Батэрдэнээс би юу асуух гэдэг байна гэхээр Улаанбаатар хот ямар соёлтой хот болоосоо гэж хүсдэг вэ? Яг гэвэл одоо гэр орол маань манай хотын орчин үеийн соёлын нэг хэсэг зайлшгүй мөн. За тэгэхээр ямар бид нэр космополитен ийм шилэн хот болох юм уу? Эсвэл хагас нүүдэлчин одоо захын хорооллоороо гэр сууц байдаг. Гэхдээ илүү тийм тэрийгэ хотжилт руу холбож өгсөн тийм шийдэл гарч ирэх ёстой юм уу? Энийг одоо яг социализмын үеэр яг тэр масштабн дээр за энд нэг хэдэн орон сууц, хэдэн мянган айлын орон сууц гэдээ яваад хахаар бид энэ олон асуудал дээр хүрээд ирлээ шүү дээ. Чи юу гэж хардаг? Миний хувьд бол яг мөрөөдлөө хэлэхэд. Мөрөөдлөө хэлэхэд бол бид нар улсын хэмжээнд энэ бүх асуудлаа харах хэрэгтэй. Тийм болохоор сая Гомбол дарган ярьдаг тэр хүн ам нутцууч ерөнхий төслийг бол энэ жилээс хэрэгжүүлж болж байгаа. Тэр бол маш том бололт. Энэ бол хийгдэхгүй их удаан хүлээгцэлтэй. Энийг хийгдээд явхлаар аянда өнөөдөр Улаанбаатар хотод ингээд бүгдээрээ ингээд орж ирчээд байгаа асуудал бол багасч эхэлнэ. Өөрөөр хэлбэл тэр одоо Ховд аймгийн төвд, тэр одоо Увс аймгийн төвд, эсвэл Дорнот аймгийн төвд болсон хотод ажлын байруудыг бий болгох чадах юм бол бид нар эргээд тэрийг хүмүүс чинь энд 500 сая төгрөгийн цалинтай ажиллах уу, тэнд сая 500 сая төгрөгийн ажиллах ашиг гэдэг сонголт хийх байхгүй. Тэгэхээр аянда энэ хүн ам бол бууж эхэлнэ. Тэрийг бид нар хийх юм бол өнөөдөр бид нар энэ ерөнхий төлхөө гэдэг одоо бүр бид нар дагуул хотод байгуулна гэж ярьж байгаа. Дагуул хотод байгуулах хин тэрийг мөнгөийг гаргах юм. Төсөв бол дийлэхгүй. Яг бид нар гадны тусламжуудаар авч хийж болно. Өнөөдөр Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк ингээд мөнгөө ингээд бэлдээд та нар ингээд бодлого яачих юм бол мөнгөө гэж штэ санхүүгийн корпорацаас ихсүүлээд. Гэтэл бид нар тэрийг их бүтээн байгуулалтыг хийчээ дараа нь тэрийг засвар ажиллагааг нь бид нар үнэхээр төсөв бол дийлэхгүй өнөөгийн байгаа байдлаараа. Тэгэхээр бид нар эргээд энэ нэг бид нар хэр их юм зохицуулж чадах вэ гэдэг чадамжаа бас бодох хэрэгтэй. Тэгэхээр бид нар тэр
тухайн хөдөө орон нутгад байгаа тэр газрын эдийн засгийн хөгжлийг бид нар харах хэрэгтэй. Эдийн засгийн хөгжил тухайн газрын нөөц бололцооны юу, тэн дээр хил дамнасан худалдааны потенциал байна. Өнөөдөр Замын үд хотыг хар. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бол хүн ам нь хэд дахин өссөн байлаа да. 160 дахин өссөн байгаа байхгүй. Тухайн байсан газраас тухайн үед одоо нэг хэдэн мянган хүн ч байсан те. Одоо тэгээд ингээд 2014 оны тоогоор харахад 100 дахин өссөн. Яагаад тэнд хүмүүс очиод байгаа? Тэнд 90 замын үеийн хооронд хил дамнасан худалдаа маш идэвхтэй явж байгаа учраас тэнд хотчих потенциал нь байгаад байгаа юм уу харж байгаа байхгүй. Тэгэхээр Чойболсон хот тийм боломж байна. Ховдод тийм боломж байна. Баян Үлгийд байна уу? Багахан хэмжээгээр бол байгаа. Тэрийг нь ямар хөрөнгө оруулалтаар бид дэмжснээр тэр хөрөнгө оруулалт нь эдийн засгийн хөгжлийг яснаар тухайн дэд бүтцийн үр өгөөжийг урт хугацааны асуудал ярьж байгаа. Бид нар хот төлөлт тэгэхээр өнөөдөр маргааш юм шиг хүн яагаад л илүү нэг материалыг харах гэдэг болохоор битэм харах гэдэг болохоор өнөө маргаашийг юу харах юм гэхэд бидний ярьдаг хот төлөвч хүмүүсийн ярьдаг асуудал болохоор 20 30 жилийн дараах асуудал. Бид нар ийм юмны төлөө ийм алсын хараатай ажиллаж байгаа маа. Ингийн тулд бид нар өнөөдөр ийм стратегиар ажиллах болцоотой. Тэгэхээр бид нар энэ Монгол улсын хэмжээнд байгаа эдийн засгийн потенциалуудыг бол харснаар Улаанбаатарын хүн ам бол аяндаа буuna. Бид нар дагуул хот яар шаардлагагүй болно. Агаарын бохирдол яар шаардлагагүй болно. Аяндаа бол энэ манай хот бол эргээд компакт сити буюу тэр цогц хотын тийм концепц бололцоотой л да. Тэгээ энэ дээр бас өөр нэмж мэдээлэл хүрэх юмнууд бас байгаад тах шиг байна. Гэр хороолол дээр бол манай 2020 оны ерөнхийдөө 30 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичгэн дээр хотын төвд байгаа ганцхан одоо моноцентрик хотыг бол 8-аас 8 дэд төвтэй бол задлаа гэдэг шийдэл байдаг. Энэ төвийг дэд төвүүдийг хэрэгжүүлэх ажил дээр бол Азийн хөгжлийн банкнаас тэр юунуудыг бол 6 дэд төвийг хөгжүүлье. Юу хөгжүүлэх юм яг юу юм бэ гэхээр дэд бүтцийг нь буюу гол одоо инженерийн шугам сүлжээг нь шийдэж өгье. Тэгээд шийдэд өгчих юм бол тэнд аяндаа барилгажилт бол эхлэн тэнд эдийн засгийн үр өгөөж нь гараад ирнэ. Мэдээж тэнд ганц хоёр жоох нийгмийн тийм шийдвүүдэл байдаг. Тэгэхээр энэ 6 дэд төвд өнөөдөр бол баян уушаа сэлдэр хэрэгжиж байгаа. Цаашдаа дам даржаа динжимэн гэдэг ингээд цаашдаа ингээд ашууд нь явж байгаа байхгүй. Энэ бүгдийг хэрэгжүүлснээр бол эргээд гэр хороолт нь хотын төвд авдаг үйлчлэгийг нь авах болцоотой болж байгаа. Тэгэнгүүт дараагаас нь яг өнөөдөр албачсан байгаа бас нэг өөр төслөх юм бол тусгай замын автобусны төсөл бий. Энийг бид нар бас ярих хэвээр. Чөлөөтэй бас хэлцэх хэвээр. Өнөөдөр инхтааны өргөн чөлөөгөөр эхний үе шатанда хэрэгжүүлэх гээд явж байна. Тэр ажлыг бид нар бас зөв буруу юу гэдгийг бас нээлттэй хэлцэх хэвээр. Ерөнхийдөө бол инженерчлийн чиглэлээр бол тэр зөв. Инженерчлийн чиглэл хитрхийн ихтэй тэгэхээр бас асуудалтай. Бид нар бас ард түмнийхээ бас юмыг сонсох хэрэгтэй байхгүй. Инженерчлийн хитрхийн ихтгэхлээр өнөөдөр бид нар уучлаарай годам төслийн хийсэн шиг 33 уул зэрэг янзалсан шиг юм болно. Өөрөөр хэлбэл бид нар машинд зориулж дэд бүтцийг хийнэ гэсэн үг. Тэгэхээр инженерүүд яадаг вэ гэхээр энэ асуудлыг шийдэхин тулд уулзруудын нэвтрэх чадамжийг дээшлүүлэх гээд игнийгээ өргөсгөөд уулзраа томруулаад явчихдаг. Ногоон байгууламж байхгүй болоо хүн явдаг замын хашлан байхгүй болоод ингээд ингэждэг. Тэгэхээр тэрний хэрэг яаж юм гэхээр хүн гэдэг асуудал орхигддог. Тэгэхээр хүн гэдэг Улаанбаатарт хүн амьдарч байгаа юм чинь тэргээд нөгөө үндсэн асуудлуудаа бас хардаг өнцгөө бас өөр шаардлагатай болж байгаа. Тэгэхээр инженерчлийн ганц шийдэл биш, тэнцээс нийгмийн асуудлыг бас харах шаардлагатай. Тэгэд энэ гэр хороолт маань үнэхээр бол маш түрүү эрдэнэ багш айгуугаа хэллээ л дээ. Тэр капиталаа бид нэр ингээд үр өгүүлжтэй сайн ашиглаж чадахгүй байна. Зөв сайн хөгжүүлж чадахгүй байгаа учраас энэ бас энэ дээр бас анхаарах. Сая түрүүн бас JICA-гийн судалгааг ярьлаа. JICA-гийн судалгаа бол 2007 онд хийгдэж дууссан судалгаа байдаг. Энэ бол 2020 оны судалгаа хийхээс суур судалгаа болж хийгдэжсэн боловч зарим нэгэн одоо юунаас болоод бол ерөнхийдөө хоцрогдсон байгаа. Одоо 10 жилийн өмнөх байж та тийм ээ. Тэгэхээр энийг бас шинжил яг энэ хүү хэлбэрээр юм уу эсвэл өөр шинжилсэн арга барил байна уу? Аргачлал байна. Тэргээр нь бид нар судалгааг сайн хэтэрх хэрэгтэй. Тэгэд энийг бол хэрэгжүүлэхэд үндснийхэн хэмжээнд цогц болгаар харахгүй бол ганцхан Улаанбаатар өнөөдөр бидний юм шиг шийдэж чадахгүй. Яг л энэ чинь нэг нэгнээс хамааралтай, шууд хамааралтай асуудал байна. Бүс нутгийн. Тэгэхээр Идрутаас яг саяын асуултыг бас дахиж бүр Эрдэнэ багш Бат Эрдэнэ захирал шиг харж гэнэ үү? Бас сая соёл дээр бас Бат Эрдэнэ яг хариулсангүй те. Ямар соёлтой хот бид нэр төлөвлөж байгуулмаар байгаа. Соёл дээр бол мэдээч одоо бид нар нийслэлд амьдарч байна. Тэгээ нийслэлийн одоо түр хэлсэнтэй дүрм журм тэгээ нийт ард иргэд одоо амьдрах сэтгэл зүй тэгээ нийгмийн байдалтай дурал байна уу байхгүй нь амьдрал нь болж гин үү болохгүй хүмүүсийн хүмүүсийн зангираа одоо болж байгаа нь одоо том тэргүүд аваад энийг л яваад идэг те бототл төр. Тэгэхээр яг соёл шууд ингээд бид нар одоо ийм одоо ард урд гэсэн ийм хоёр эрсдэс байгаа нийгмийн ялгаанд бол соёл гэхэд бол соёлоо одоо хин энэ тулахад бол айгүй хүндрэлтэй гэж бодож байгаа. Яг л тэр дундч давхрууд нь бол ажиллаа хийгээд яг өөртөө амьдралаа болгоо явж байна. За өшөө
дээдлийн одоо хөрөнгөтэй чинээлэг давхаргууд нь бол одоо юунд санаа зовхгүй явж байна. За тэгээд одоо гэр оролцоод ингээд 60% амьдарч байна. Энэ хүмүүс бол амьдралын одоо соёл гэж харах нүд нь баг нээгдэхгүйгээр өдөр тутмынхаа одоо хоолоо яаж болждгоо. Хүүхд чухт нь өвдсөн тэгээд эм тариаг нь яаж болох гэсэн айгүй нийгмийн болон асуудалтай болдог. Тэгэхээр мэдээж энэ асуудал нь бол зогсохгүй байнгын байж байх асуудал байх. Гэхдээ соёлыг бид нар ямар нэгэн хэмжээгээр нь одоо за хотдоо жишээ нь за ингээ хотын соёл ингээ зам талбай гарцаар гарах те гэрлэн тохиогоороо гарах. За машин тэрэг явж байхад одоо бие нэг хөндлөх. Энэ бол яг зүгээр одоо хэрэглээ талын бидний өдөрт амьдралд орж байгаа талын л соёл болчиход байгаа. Нөгөө соёл гэхэр иргэдийн ухамсарт нь өөрт нь одоо энэ одоо Монгол улстай бид нар амьдарч байна, нийслэл хоттой амьдарч байна. За энэ бидрээс яг яаж хамаарахын зөвхөн төр зэсг нь хийгээд бидрийг шахаад дарамт байдлаар хүлээж авах юм уу? Эсвэл нийгмийн тэр нөө бусад салбар одоо сургууль, соёл, хүртээмж, эдийн засгийн хүртээмж, ажилдаа орлоготой байдал гих зэрэг нь одоо иргэдэд маш сайн хүрч чадсанаар тэгжиж тэр хүмүүс бол дараагийн соёлоо бодох байхаа гэж би бодож байгаа. За баярлалаа. Тэгэхээр эцсийн асуултыг гүмбэлд дараагаас бас асууя. Иргэдийн илүү оролцоотой яаж бодлого хийж болд юм бол? Одоо таун хоол буюу одоо иргэдийн хурлаа ингээд цуглуулад саналыг илүү сайн шингээгээд өгдөм болов уу? Эсвэл иргэд зохион байгуулалтанд ороод паркаа аварсан ч юм уу? Парк дээр ногоон байгуулалт хотдоо нэмсэн. За хоёр хотуудын ингээд найрамдалт харилцаагаар одоо Дэнүр хотод одоо Улаанбаатарын хөшөө барьсан ч гэдэм үү. Тэгэхээр энэ бол жижиг ажил. Тэгвэл тэр хотын соёлд ингээд үлдэх ажил. Тэгэхээр тийм сайн туршлага байвал та товчхон хариулж сонирхуулаач. Иргэд одоо 40 оны төлөвлөгөөнд оролцъё гэвэл ямар зохион байгуулалтанд орж нийслэлтэйгээ харилцах хэрэгтэй гэдэг юм болоо шийдэлтэй хүмүүс зөндөл үзэж байгаа. Тийм тэгэхээр яг ер нь бол яг бодлогын бичиг баримтыг бол төрийн захиргааны төв байгууллага яамнаас бол боловсруулж байгаа. Яг салбараа. Тэгэхээр энэ дээр ер нь бол яг энэ оны 1 сарын 1-ээс үл хууль боловсруулах тухай хууль гэдэг хүчинтэй болсон байна. Хүчинтэй өстэй. Тэгэхээр энийхээ дагуу ер нь альва хууль тогтоомжчид бол бүгдээрээ ингээд үжил баримтал дээр нь тандал судалгаа хийгдэх хэрэгтэй. Мөн түнчлэн нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэх мэтчлэн одоо 6 ангиллаар бол одоо үр нөлөөллийн шинжилгээнүүд хийх хэрэгтэй. За тэгэхээр эдгээр имийг яагаад хийгээд байгаа юм бэ гэвэл энэ ерөөсөө л олон нийтийн оролцоог хамруулахын тулд одоо энийг хийж байгаа. Ингэжээж одоо энэ хууль бодлогын бичиг баримтууд бол одоо чанартай болж байгаа. Ингэжээж одоо илүү хүртээмжтэй одоо биднээс бас хөгжлийнхээ тогтвортой хөгжлийнхээ үзэл баримтлалаа баталсан. Энийхээ одоо чиглэлээр л одоо явж байгаа гэсэн. Тэгээ сая өнөөдрийн бас энэ маш чухал ингээд сэдвийг ингээд ярилцж байхад бас бид нар бас нэг асуудлыг бас орхитуулаад байгаа юм шиг санагдлаа л да тий. Магадгүй өнөөдөр бид нар ингээд дандаа ингээд эрүүл улсууд энэ асуудлыг хараад ярьж байна тий. Тэгэхэд бас энэний цаанаас яг хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж бол бас байгаа. Тэгэхээр бол бид нар яг энэ дид бүтцийн хүртээмжийн асуудлыг бас давхар бас ярих хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол одоо олон улсад бол одоо universal design гэдэг бол байдаг. Тэгэхээр энэ болгоныг бас биднээсээ төлөвлөлт хийх, зохион байгуулах, хууль тогтоомж, одоо төслүүдийн хэрэгжилтүүд, судалгаан дээр бол бас зайлшгүй бас яг энэ одоо нийгмийнхээ эмзэг бүлэг тэ энэ дотор бас манай ахмад наснууд, няраа хүүхдүүд, одоо эхчүүд бүгдээр хамрагч байгаа. Энэ бас бүгдийн бас ингэж нийтээр нь хамруулж бас бодож явах хэрэгтэй гэж бол ойлгож байна. За баярлалаа та бүхэн. Тэгэхээр нүүл шийдэл нэвтрүүлэг маань энэ 7 хоногт хот төлөвлөлт сэдвээр ярилцлаа. Тэгэхээр Гөгөөцгийн мен дээрээс та бүхэн онцлог ишлэлүүдийг мөн хилцүүлгийн дараа унших боломжтой байгаа. Тэгээ Улаанбаатар хот маань амьдарч байгаа. За хүн бүр аз жаргалтай одоо амьдрах боломжтой тийм сайхан хот болох болтугай гэдэг ерөөл төр энэ хүү хилцүүлгээ жаргая.